Яасан сонин эвгүй юм бэ? Яа. Яа. Хэцүү юм дээ. Тэгэхэд юу янзлаа л үсттэй. Энэ одоо гоо хичээсэн шүү дээ. Тэгээд яах гээд байгаа юм бэ? Тэгээд яас хэцүү. Чин кантнер биш дээ. Чин 5 6 кантнер биш үхгүй юм чи одоо. Үйлчлэгийн талбай биш үхгүй. Би харин зүгээр гэрийнхаа юм янзлж байгаатай адилхан байхгүй юм. Яас хэцүү. Сэн шидэм урж яас хэцүү. Тэр нэг одоо тэр хоймортоо тэр харж байна. Тэр Шон таараагүй байна л юм. Би тааруулах гэж өөрөө хийгээгүй юм аа. Би мэрэгчлийн хүн нэгт биш. Хоёрт эрдөөсөө ийм хийж үзэж байгаагүй юм бохгүй юу? Тэгээд юу гэж хэвчээ. Одоо тэр дээдлийн тэр чи одоо засар юм чин доотлын модлын үуч одоо тэр лампирэндээ орчих штеп энэ ч тэ. Надын юмнаас санаа зовоодах юм. Харин зөв надын юмнаас санаа зовоодог одоо яг энийг яах вэ гэж бодчихзээ. Нэр яг энийг яах вэ? Энийг биш те. Энийг энэ бис зурчаад ингэцээ. Тэгээ энэ дээдлийн энийг харин яах вэ те. Энийг яах. Энийг яах вэ? Тэ санаа зовоодог бол иймэрхүү юмд санаа зов зөө. Үлдснийг би өөрөө хийчихнэ. Нэрээ асуудалгүй хийчихнэ. Одоо энэ юу юм уу? Энэ минь чин дали байна л гэд яах вэ? Дишэлж штэ наач. Анханасаа доороос суурин тавьж байгаа юм чинь тэгээд өөрөө ч нэг хилүүлэхгүй нэг дишэлж байлгүй дээ гэж дайраач тэмэр. Тэгээд энэ ч юмс дээвэр лампир явах юм. Доогоор бас бэлэнтөөс явна шүү дээ тий. Ямар ч асуудал. Та зүгээр болж байгаа процессыг л үзүүлж байгаа болохоос шүүгээд яагаад гэж би энд нэг юу зоосон юм дайж ч юм. Би энд гэрэл зоос айч ч юм. Юу урцах гад авцсан биш. Урцах гад авцсан юм байна тийм ээ. За ойлголоо. Энэ ерөнхийдөө 100% юуг орж байгаа шүү. Юу гэдэг вэ? Тийм байдгүй орж байгаа шүү. Энэ камер нь яаж иргэдیں۔ Ч мэдгүй нэр.
Рэг дээр нь дарсан чинь зураг дараад байна. Боловч чи гэсэн чинь